Монгол улсын хүний хөгжлийн индекс 2016 илтгэлийг танилцууллаа. Монгол улс 1997 онд анх хүний хөгжлийн үндэсний илтгэлээ гаргаснаас хойш 5 удаа шинжилэн боловсруулсан байдаг байна. Энэ удаад Монгол улсын нийт хүн амын 34.9%-ийг эзэлж байгаа 15-аас 34 насны залуучуудын чадвах сонголтод нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдийг илтгэл тусгасан байна. 2015 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын 34.9%-ийг 15-аас 34 насны залуучууд эзлэж байгаа гэсэн статистик гарсан. За эдгээр 1 сая гаруй залуус Монгол улсын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх потенциалтай Монгол улсын хүний хөгжлийн түвшин харьцангуй өндөр гэдгийг харуулж байгаа чухал үзүүлэлт болж байгаамаа. За түүнчлэн өнөөгийн залуучууд нь ардчилсан нийгэмд өсч торнож байгаа анхны үеийнхэн гэдгийг Монгол улсын хүний хөгжлийн үндэсний 6 дахь илтгэлд дурджээ. За 1980 оноос 2014 оны хооронд Монгол улсын хүний хөгжлийн индекс ихээхэн сайжирч Монгол улс дэлхийн 188 улсаас 9-дүгээр чигсэн байна. Гэвч хүний хөгжлийн дэвшлийн үр шимийг Монголын нийт залуучуудаас зөвхөн тодорхой хэсэг нь хүртэж байгаа нь ажиглагдсан байна. Дэлхийн банкны тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015 онд 2.3% байсан бол уул уурхайн салбарын уналтаас шалтгаалж 2016 онд 0.8% хүрэх төлөв ажиглагдсан. За түүнчлэн хүн амын 5 хүний нэг нь ядуурлын түвшинд амьдарч 10 хүн тутмын нэг нь ажилгүй байгаа нь засгийн газар бусад байгууллагууд бага орлоготой оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй залуусыг боловсролд хамруулах чиглэсэн бодлого үйл ажиллагаа хангалтгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд хамруулах дэд үтс байхгүй анаа зэрэг дүгнэлтэнд хүрэхэд нөлөөлжээ. Мөн залуучуудын нийгмийн итгэх суларч төрд итгэх итгэл үнэмшил байхгүй болсныг энэ илтгэлд тусгасан байна. За бид нар залуучуудад тулгарч байгаа өнөөгийн асуудлуудыг судлахдаа хүний хөгжлийн чадвахын хандлага гэдэг дээр тулгуурлаж судалсан. За эрүүл мэндийн талаас нь аваад үзэх юм бол улсын хэмжээгээр нийт дундаж наслалт бол 90 оноос хойш 14 оны хугацаанд 9 жилээр нэмэгдсэн. Тэгтэл 15-аас 34 насны залуучуудын дундаж наслалт дөнгөж 2-оос 3%-аар 3 жилээр нэмэгдсэн байж байгаа. За энийг бүр хүүсээр нь задлаад үзэх юм бол 15-аас 34 насны залуу эрэгтэйчүүдийн дундаж наслалт 1-2 жилээр буурсан хандлага ажиглагдчихэ. Энэ бол ноцтой мэдээний дүр зураг харагдчихэв. Тэгэхээр зэрэг энэ ялангуяа залуу эрэгтэйчүүдийн дундаж наслалт яагаад ингэ буураад байгаа юм бэ гэхээр амьдралын хэм маягаас үүдэлтэй тухайлах юм бол арх тамхины хэрэглээ, за мөн осол гэмтлээс үүдэлтэй насваралт, мөн түнчлэн залуучуудын эрүүл зөв хооллолт, зөв бус хооллолт, за амьдралын хэм маяг дасал хөдөлгөөн хийдэггүй байдалтай холбоотой. Монгол улсын хөгжил залуучуудыг татан оролцуулах нь энэ чухал асуудал. Тийм ч учраас нэгдсэн үндэсний байгууллагаас танилцуулж байгаа илтгэлийн гол хэрэглэгчид нь залуучууд бүх төвшний бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, иргэний нэмийн болон судалгаа шинжилгээний байгууллагууд ард иргэд байх ёстой. Гэвч өнөөдрийн илтгэлийг сонсогчид сонгуулиас өмнө илтгэлийг танилцуулж улс төрийн намууд хөтөлбөртөө тусгасан бол эх 4 жилд бодлого хэрэгжиж эхлэх боломж байсан гэж үзэж байгаамаа. Ялангуяа дээд боловсролд хамрагдалт бол нэлээд өндөр байгаа. За тэр дундаа бас сүүлийн жилүүдийн мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвд эсэж байгаа эсэгчдийн тоо бол их багасж байгаа. Тэгэхээр ажил мэрэгжилтэй энэ залуучуудын түвшин нэмэгдүүлэх хэрэгтэй байна. За залуучуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд төрийн бодлого байгаа хэдий ч яг залуучууд өөрсдөө их сургуулиуд өнгөт төгсөөд ажлын байранд шилжихэд тэр ажил олдох боломж нь бол өнөөдөр хомс байгаа. Тэр үүнийг бол тодорхой хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх юм шаардлага бол байгаа. Тэгэхгүй бол залуучуудад зориулсан бид нарт бол маш олон юм ном зөвлөмж санал санаачлага байгаа. Гэхдээ энэ маань бол цаасан дээр буусан болохоос яг ажил амьдрал дээр хэрэгжээг байгаа. Энийг хэрэгжүүлэхэд бол залуучууд өөрсдөө бид нар бүгд хамтдаа оролцох хэрэгтэй л гэж дүгнэж. Үнэхээр оролцчихсан. Яг тэгэхээр намуудад бид нар бүтэн сонгуулийн 4 жил энэ намууд юу хийсэн гэдгийг тайлангийг хараад тэр дотор залуучдын асуудал нь хаана явсан. Нэр үнэхээр түрүүн ярьлаач бацаахан ингээд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч. Ерөөсө баахан сайхан тунхаг, баахан сайхан хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд байгаа боловч тэрийг ерөөсө ингээд төсөл санхүүжилт нь бол хаана хэн хариуцах нь тодорхойгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр ийм тодорхойгүй юм байгаа хүмүүс зүгээр шоу болгож яг үнийг хэлэхэд бол жил болгоны илтгэлүүдийг буруу өгөөд ивэл бид нар дэлхий бидний монголчууд их баян болсон байна гэд татаад өгөх дэмжлэг авах юмнуудыг бол багасгаж байгаа шүү дээ жилээр тусам. За илтгэл Монгол улсын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тухайд аймаг сумдад ажилгүйдлийн түвшин үндэсний дунджаас өндөр 19% хүртэл залуучуудын 63% зохистой ажлыг 1 жил түүнээс дээш хугацаагаар 40% нь 3 ба түүнээс дээш жилээр хайж залуучууд урт хугацааны ажилгүйдэл өртөх магадлалтай үүнээс шалтгаалж тэдний мэдлэг ур чадвар эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж байна гэж дүгнсэн байгаамаа.